За сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ охидын сарын тэмдгийн талаар сонирхолтой баримтууд, өөрсдийн түүх, за түүнтэй холбогдолтой аппликейшны талаарх мэдээллийг хүргэхээр одоо салбар бүрээс зочд маань цугларсан байна. За миний хувьд бол намайг Амар Утган гэдэг. Би Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны зохицуулагчаар ажилладаг. Ингээд бүгдээрээ өөрсдийгөө танилцуулаад яваарай. За баярлалаа. Намайг Бэтгэр лидэг. Би болохоор Wash Action төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал хийдэг. Тэгээд та бүхэнтэй хамт өнөөдөр яриа хийж байгаа баяртай байна. За сайн байна уу? Намайг Анужин гэдэг. Би болохоор Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны гишүүн. Тэгээд Передюбийн төслийн багийн бас гишүүнээр ажилладаг. За намайг Жамсран гэдэг. За би бас Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажилладаг. За тэгээ бас яг хүний их хэмж мэргэжилтэй хүн байна. За баярлалаа. Тэгэхээр энэ охидын сарын тэмдэг гэдэг бол өсвөр насны охидууд донд одоо хамгийн том одоо асуудал болж яригддаг. Анги дээр найхад нь гинт ирдэг ч юм уу тийм ээ. Тэгээд шоглуулах янз бүрийн асуудлууд гардаг. Тэгэхээр сарын тэмдгийн талаар асуудлуудыг хөндөхөөс өмнө ер нь өөрсдийнхөө түүхийг ярилцъя тийм ээ. Анх одоо эмэгтэйчүүдийн хувьд анх сарын тэмдэг нь яаж ирж ирсэн. Жаагийн хувьд бас тийм ээ. Одоо найз охин ч гэдэм үү, дүүн ч гэдэм үү тийм анхны сарын тэмдэг нь ирж яхад нь одоо эрэгтэй хүний зүгээс яг ямар хөө арга хэмжээ авч ирсэн тэр талаараа бас хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр өөрийнхөө түүхийг хуваалцсан уу хэмээ одоо эхнийхээ түүхийг хуваалцаач гэд бодож байгаа. Аха. За баярлалаа. Тэгээ яг 16 дугаар ангичлөө 5 дугаар ангичлөө сайн санахгүй. Гэхдээ бол ер нь бол манай ээж айгу өмнө хилээд тодорхой мэдээлэл өгсөн байсан гэх юм уу. Тэгэхээр яг ингээд юу болох гэж байгаа, яах гэж байгаа сайн мэдчихсэн болохоор нэг цочирдоогүй. Тэгээд угаасаа ингээд за сарын тэмдэг ирж ийн гэж мэдэнгүүтээ за ээжтэй шууд найлаасаа ээжээ нөгөөдгч ирчихлээ гэсэн чи ээж минийхэн баяр хүргэе гэж хоёлаа барыг торт хувааччихсан. Аха. Маш гоё. Айгуу гоё дотн ноглиж авч айгуу гоё баяртайгаар хүлээж авсан байж тээ тий. Окей. За Анужингийн хувьд маань Миний хувьд бас яг бүр амар сайн детальтай санахгүй байгаа ч гэсэн ер нь ихэнх хүмүүстэй л айгуу адилхан experience хийсэн байх гэж бодож байна. Тэгээд юутай ч гэсэн ингээл эхлээд яг мэдээлэл тэр үед бас хамаагүй гайгүй авсан байсан. Манай ээж ч гэсэн нэлттэй байдаг ус болохоор тэр дээр бол нэг тийм амар сандарч цочирдох юм бол байгаагүй. Гэхдээ одоо яг юмэрийн ариун цэврийн хэрэглээ ч юм уу эсвэл наад захын сарын тэмдгийн үеийн яг эрүүл ах уу гэдэг талаас мэдхгүй юмуд гарч ирсэн. Тэгээд тэрийг хичээсээ ер нь асуугаад тэгээд явчихсан. Баярлалаа. За Жаягийн маань хувьд ямар нэг хуваалцах түүх вэ нөө? Байлгүй хөө. Гэтэ яг энэ дэр ингээд одоо наваагийн ингээд сууж хүмүүс ч бас гайхаж байгаа. Дандаа октод явах юм. Би харин чи нэг эсэргээрээ байх хэрэгтэй гэж би боддог. Энийг ингээд бүх хүмүүс угаасаа л эн чин зөвхөн октодын асуудал биш. Эн чин бидний ээж, эмээ, за тэгэл эмэгтэй дүү, бидний магадгүй найз охин их нэртэй энэ хамт байгаа хүрээлэл одоо тий ойр дотны хүн болгонд маань байдаг асуудал учраас энийг харин ч илүү бүх нийтээрээ яриасаа бүгд зүгээр яг энгийн зүйл мэтээр яг хүлээж ойлгож авдаг болоосоо гэдэг зорилгоор ингээд бас яг оролцоод ингээд сууж байгаа. За тэгээ миний хувьд болохоор яг ингээд бас яг 10 жил эдэртэй бүр ингээд дунд анги байхдаа л ингээд би бол ээж наваа нэг юмд явуулаад байдаг байсан. Тэгээ леди гэдэг тэгээ яг нэг түүх гэх юм бол надад бас нэг амар хөвгчлөлтэй өч гэмээр нэг түүх байдаг байхгүй. Би ерөөсөө эмэгтэй хүний сарын тэмдэг яг бас яг ирдэг талаар нэг цай мэдлэггүй байсан юм шиг байгаа. Яг 10 дугаар анги байсан. Тэгээд би ингээд тэгсэн чи манай ширээний анги хажуудлын анги маань ширээний охин маань ингээл ингээл ууртаа ингээл жоохон ингээл нэг биений өвдөд исэн аахгүй. Тэгэл би яасан бэ найз гэл тэгсэн чинь биений юм хэрцээ өвдөд байна гэл тэг чинь тэгэхээр би чөлөө авчиж болдгүй мөн найз гэж тэгсэн чи тэгээ сар болгон чөлөө аваад ивэл яах юм бол чи ингээд надад тэгжсэн аахгүй. Тэгэхээр би сар болгон ирдэг юм биш тий. Тэгээ дээрээс нь тэр болгонд ингээд өвддөг юм биш тий. Ямар хэцүү юм бэ гэж би тэр үед аим бодчихсон. Нууц швал тэр үед яг хэдэн настай хэддүгээр анги? 10 дугаар анги. 10 дугаар анги байсан ч гэсэн тэр үед юусоо ойлгоогүй, мэдлэггүй, сар болгон ирдэг гэдгийг ч мэдэхгүй, өвддөг юм зовиртой байдаг гэдгийг ч мэддэггүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр бас одоо энэ сарын тэмдэгтэй холбогдлолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тийм ээ залуучууд байгууллагуудын хамбал дан охид гэхээс илүү бас залуучууд руу ингэж хэлээд мэдлэгийг нэг олгох бас одоо эрэлт хэрэгцээ орон зай байна гэж бол бас хэлмээр санагдлаа. За тэгээ миний хувьд өөрийнхөө түүхийг хуваалцах юм бол ер нь үеийнхаа охтуудыг, ангийнхаа охтуудыг найз нөхдөө
бодох юм бол харьцангуй орой ирж исэн 8 дугаар ангид 14 5 6 таа ч байлоо. Нэг тэр үед ирж исэн. Тэгээд тэр үедээ бол бүхэл одоо найзууд маань мөө миний харьцан гэж одоо найзууд дундаа ярьдаг шээ. Тэгээд сонсцсон байсан учраас минийх одоо хизээ ирэх юм болоо гэж юм хүлээлтийн байдалтай байсан. Тэгээд анх эрэхт нь бол цочирдоогүй. За миний биений мэрчлээгээд ойлгож исэн. Гэхдээ ганц иччихсэн юм гэх юм бол дэлгүүрт ороод нөгөө ариун цэврийн хэрэглэл худалдаж авахаас маш их ичдэг байсан. Тэгээд дэлгүүрт ороод супермаркетад ороод нөгөө кассан дээр ямар ч эрэгтэй хүн байхгүй болонгууд болохыг нь тэгж хүлээж агаад очиж бичүүлж тэгэж авдаг байсан. Тэгээ ихэндээ бол ичээд байна гэдэг ээж ихч хоёроо ахвалдаг байж байгаа. Тэгээ одоос байн авч өгнө гэж байхгүй учраас цаашаа чи өөрөө ингээд аваа гэх хэрэгтэй болоод тэгээ явж исэн. Тэгээд явж байгаад нэг сургуультай орох жагаад нэг түүцээс авахгүй сургуулийн хажууд тэгээд тэнцэнээс ариун цэврийн хэрэглэл авах гэсэн чинь нэг ах хэвээр гарч өгдөгвээ. Хурдан гараасай юм авах гэсэн гээд зогсоож байгаа. За ашгүй гарлаа гэж явж исэн нөгөө хүн маань хаалган дээр зогссон юм байна л та. Тэгсэн чинь чи ариун цэврийн хэрэглэл авъя гэд тэгсэн чи өөдөөс чи алийг нь авах ингэж ихгүй. Тэгмээд би тэрийг нь мэдэхгүй. За гэд ингээд паниктай зогсож ирсэн чинь нөгөө ах хурж ирснэ. Өө чи юм авах гэж юм уу? Өө чи ингээ өдрөө гамш юу өдрөхийн аав. Энэ нь ингээ шүнья. Энэ нь өдрөх, энэ нь ингээ өдөр тутах ингээ надаас хэлж өгчээсэн. Тэгээ би тэрүнд ингээ яагаад ч амар иччихснээ бол санаад байдаг. Тэгэхээр миний түүх бол нэг иймэрхүү анх ирж яхад нь бол нэг тэгээ санаа зовоогүй. Гэхдээ сарын тэмдэгтэй холбогдлоо тэр бүтээгдэхүүнүүдийг авах тэгээ эрэгтэй хүнээс ичих гэдэг тэр бол айгүй том асуудал болж ирсэн. За саяных дээр бас ингээд дуртаад хэлээд цаашаас төслөө хэрэгжүүлэхэд одоо юу болж исэн гэдгийг ингээл дэлгэрүүлэхэд ингээд явах ахaltaа. Гэтэ яг сургуулиудад ингээд сургуульд ороод сарын тэмдгийн талаар мэдээлэл ингээд хүргэх гээд байхад бас нөгөө сургуулиудын маань менежер ч юм уу багш нарын хандлага ч гэсэн за одоо ингээд октод маань энэ дэвлэл дээрээ хөвгүүд маань гараарай одоо сарын тэмдгийн тухай ярих гэж шүү гэдэг юм одоо чиглүүлгүүдийг ингээд өгж явах жишээ нэ. Тэнгүүт эндээс маань яг ингээд хүүсээрснийх тийм амар ялгаруулахгүй ер нь бол бүх нийтийн сэдв шүү гэдгийг аягүй сайн бас ойлгуулах нь чухал юм байна гэж төсөл дээрээс анзаарэгдэжсэн тийм бүр. За манай байгууллага бас төсөл хэрэгжүүлж яхад яг одоо энэ MHM буюу сарын тэмдгийн эрүүл ахуйтай холбоотой төсөл хэрэгжүүлж яхад ингээд сургууль дээр яриа хийдэг л дээ. Тэгээ бас чиний хэлсэн шиг ингээд за одоо хөвгүүд нь гараараа одоо октын яриа ярих чинь гэх юм уу. Тэгэнгүүт хөвгүүд айгүй хөөрх ингээд хаалганы тасраар ингэж харчмаараа юу болж ийн гэдэг айгүй сонирхоод байдаг гэсэн. Тэгээ одоо ингээд дахиж ингээд төсөл хэрэгжүүлэхдээ тэрийг айгүй бодолцоод хөвгүүдийн хамт байлгаад энэ ч одоо нэг тийм хичээд ахаар сэдв биш шүү дээ хүн болгоно тохиолддог дэлхийн хүн амын тал нэмэгтэй хүн юм чинь тийм болохоор ер нь бол цааш тийм төсөл дээр бол чиний хэлсэн шиг нэг айгүй харуултай зөв зүйл байна. Тийм шүү дээ. Тэгээд дэлхийн хүн ам гэснээс нүбийн мэдээлснээр дэлхийн одоо сар болгон 2 тэрбум хүн яг ингээд сарын тэмдгийг бол ингээд сар болгон туулт юм билий. Тэгээд тэр 2 тэрбум хүнээс за 1.5 тэрбум ч юм уу те цаг үеийн шинжтэй ч юм уу эсвэл бүр тогтмол сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн талаар нэг бол мэдээлэл хомос нөгөө бол ариун цэврээ ингээд сахи эрүүл ахуйн хангах гэсэн ч гэсэн хэрэгсэл одоо байршилж гисэн хүмүүс тийм одоо тусдаа нойлын өрөө гэдэг чинь л өрөө тий айгуу чухал болоод ирж байгаа юм л да. Тэгээд энэ дээр тийм асуудлууд хөндөгдсөн байт юм лээ. Тэгэхээр дахиад нэг бас мэдээлэл дуртахад эмэгтэй хүн амьдралынхаа 2535 өдрийг сарын тэмдэгтээ өнгөрүүлдэг гэсэн нэг юм сонирхолтой баримжаа. 7 гаруй жилийн хугацаа ингээд тэгэхээр мэдээж энэ бол яг баримжаа тоо хүн болгонд хэлбэлцэн. Гэтэ мэдээж баримжаа байсан гэсэн нэлээд өндөр байгаа. Тэгэхээр бас энэтэй ингээ холбогдуулаад сарын тэмдэг маань айгуу том сэдв ялцчихгүй болж ирж байгаа. Тэгээд Period UB гэдэг төсөл маань бас яг энэ ташрамд ингээд орж ирэх байх гэж бодож байна. Тэгээд Period UB гэдэг төсөл маань яг зөвхөн яг Монголд хэрэгжиж байгаа, Улаанбаатарт хэрэгжиж байгаа гэх хэллэгтэйгээр Period Movement гэдэг нэртэйгээр олон улсын хөдөлгөөн болоод улс орнуудад ингээд салбарлаад явсан. Тэгэхээр яг одоо Period UB төсөл маань болохоор нүүбийн залуучуудын зөвлөх хорооноос бас удирдаад хэрэгжүүлж байгаа хүрээнд энэ оны төслийг ахлаж байгаа талаас бас туршлагаа олцсон. За манай нүүбийн залуучуудын зөвлөх хороо болохоор яг энэ Period Movement гэдэг энэ хөдөлгөөнийг яг Period UB нэртэйгээр яг Улаанбаатар хотод Монгол улсад яг ингээд хэрэгж 2021 оноос хойш ингээд яг хэрэгжүүлээд явж байгаа. За ингэхдээ болохоор бидэд яг
саяны ярьсан бүхий л асуудлууд тийм ээ нэгдүгээрт ямар ч энэ хөвшмөл ойлголтыг засъя, илүү ийм олон нийтийн яг ийм ярьдаг сэдв болгоё, энэ бүх үйл ойлголцлыг засъя. Хоёрдугаарт бас яг энэ саяны яригдсан одоо санхүүгийн асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд тий энэ бүх асуудлуудыг шийдэх зорилгоор бол энэ төслийг санаачлал хэрэгжүүлээд явж байгаа. За тэгээд яг энэ төслийн хүрээнд бидэд илүүтэйгээр сургуулиуд дээр очоод одоогоор бол бидэд нэг 13 сургууль дээр бол очоод сургалт одоо тэр саяны хэлсэн яг охтуудад нь хөвгүүдэд нь за тэгэл сургалтыг яг бие дээр яг ороод за тэгээд тэр сургалтын агуулга нь илүүтэйгээр яг энэ одоо сарын тэмдгийн өмчлөг гэж үеийн яг энэ янгаах талаас эрүүл мэнд талаасаа яг ямар зөвлөгөөнүүд байх ёстой гэдэг тэр бүх зөвлөгөөг өгөөд за тэгээд дээрэс нь яг нөгөө сургуулиудад одоо сарын тэмдгийн хайрцгийг байршуулад байгаа сургуулиудад нь сарын тэмдгийн хэрэглүүдээр хангаад явах юм төслийг бол хэрэгжүүлсэн байгаа гэсэн үг. За тэгээд энэ жилийн хувьд болохоор өнгөрсөн жилийн үед бас яг аюул онцлогтойгоор хэрэгжсэнийг бол манайд бол бүгд мэдж байгаа те. Бидэд юм бас яг бүр олон нийтэд зориулсан комик гаргасан. Тийм бүр яг юм бидэд сүүлийн 3 жилийн хугацаанд болохоор яг нөгөө UNICEF-ийн яг дэмжлэг тусалцаа санхүүжилтээр бол яг энэ төслөө бол хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд сүүлийн яг өнгөрсөн жил хэрэгжүүлсэн комик маань бол надаас аюул гоё санагддаг шүү дээ. Тэрний хувьд бас манайд сэтгэлээ хуваалцвал. Тэр комик дээр ингээд ярихаар шууд одоо сарын тэмдэг гингүүд заавал нэг айгуу одоо урт текст байдлаар ч юм уу мэдээлэл олддог тэмхүү байсан шүү дээ. Өмнө нь тэнгүүд комик дээр яг зүгээр өдөр тутмын амьдрал зүгээр сурагчдын хоорондын харилцан яриад дээр тулгуурлаад тэгээд шууд мэдээлэл хүргэж байгаа гэдэг утгаараа цаашдаа ч гэсэн бас үргэлжлэл аюу сонирхолтой санагдсан. Тэр комикийг одоо зүгээр уншаад тэрийг уншиж байгаа хүнд нь энд нь ингэж хариу үйлдэл үзүүлэх нь зөв юм байна гэдэг тийм мэдрэмжийг өөрөө авч байгаа нь айгүй бас айгүй утга учиртай юм шиг санагдсан. Зүгээр одоо сарын тэмдэг ирсэн үед ингэх тэгэх ёстой гэдэг ингээд лист байдлаар оруулахаас илүүтэйгээр юм хөрхөн үйл явдлаар тэг хөрхөн комик зургаар ингээд олон нийтэд хүргэх нь бол илүү нөгөө хүнд гүн гүнзгий хурж тэрнээс юм өөрөө ойлгож авч байгаанаас илүү гоё шинэлэг босон байх гэж бол боддгоо. Хэрвээ та манай комикийг үзхийг хүсвэл манай Facebook, Instagram-аас үзээрэй. Дөрөв цуврал. Тий, дөрөв цуврал комик гарсан. PeerDube гэдэг Instagram хаяг даарэ гэж хэлмээр байна. За тэгээд сая бас нөгөө төслөө ингээд ер нь танилцууллаа шүү дээ. Тэнгүүд саяас дурдчихсэн нөгөө нэг ингээл одоо манай нийгмийн ажилтнууд багшууд за хөгүүд маань гараарай одоо октын сургалт эхлэх гэж гэдэг ч юм уу тий. Тэрэн шиг яг сургалт ингээл эхлээд явхад ер нь анзаарчихсан зүйлсүүд юу байсан тий одоо октод ч юм уу эсвэл ер нь хөгүүд нийтээрээ сарын тэмдгийн талаар мэдээлэл хэр байсан яг тэр мэдээллийг бас түгээхэд аль тал руу илүү бас акцент өгч ийсэн гэдэг ч юм те эсвэл тулгарч ийсэн асуудал ч ийсэн бас дурдаад явбал. За. Нэгдүгээр бол ямар тулгамжийн асуудал болол яг н охид өгөөд ирж бас салгасан. Ингээд тэнгууд хөвгүүд бол ингээд дардаас ингээд айгүй сонирхсан байдалтай. Яг уу эхлээд яг уу энэ дус давуу талч байна, сул талч байна те. Давуу тал бол илүү дангаан зогтууд ороод ирчихэж байгаагаар илүү тотон байж бас чадж байгаа. Илүү биенийхээ асуу. Би нэг сургууль дээр очиж сургалт ороод дан охтууд байсан аахгүй. Гэтэ ингээл би нэг асуулт ичээд асуухгүй байх та гэж би өөрийнхөө үеэр бодсон аахгүй. Нэг асуухгүй байх та гэж бодоод тэгсэн чинь бүр охтууд бүр амар ингээл итгэвтэй ягаал тэр үед яах вэ? Ингүүл яг миний тийгээд гэл бүр амар тэгээд би бүр тэр дээр амар баярлж байсан аахгүй. Ямар гоё юм бэ? Ямар гоё нээлттэй юм бэ гэж би тэр дээр аягүй баярлж байсан. За тэгтээ яг уу сул тал нь бол сайн нийлсэн яг хөвгүүдийг бол орхичоод. Тэгэхээр яг уу энэ дээр илүү хөвгүүдч бас орох ёстой гэхдээ яг уу охтууд хөвгүүдээр нь тус нэгтээ заавал орох ёстой гэдэг ч юм эсвэл нийлүүлээд орсон ч болох юм шийдлүүд байгаа. За тэгээ өнгөрсөн жилийн хувьд болохоор бидэд бас яг нэг том давуу тал гэх юм уу бас яг нэг зүйл маань болоо бидэд тусгай 29 дугаар сургууль дээр болол яг сургалтаа болол зохион байгуулад энэ төслөө хэрэгжүүлсэн. Тэгтээ болохоор бидэд яг бүр дохионы хэлмэрчтэйгээр яг сургалтаа ороод яваад тэр хүүхдүүд маань ч бас амар идэвхтэй оролцоод ингэж явсан байгаа. Тэгээд яг дахиад бас нөгөө өнгөрсөн жилийн хувьд болохоор бид зүгээр юм ингээд охтууд очоод сургалт ороод байхаас илүүтэйгээр тэр охтуудыгаа чадахжуулах тийм ээ яг өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо өргөх тэгээд өөртөө одоо яг буцаагаад эргээгээд одоо митингийнхэндээ нөлөөлөх юм зүйлийг бас идэвхжүүлж өгснөөр одоо хакатнаар хэрэгжүүлсэн шүү дээ. Хакатнаараа бас айгүй ингэж идэвхжүүлж
хэрэгжүүлж өгч чадсан болов уу гэж бас бодож байгаа. Сургууль болгоноосоо төлөөлбөрийг авчраа тэгээд яг сургуульд чинь яг ямар одоо юм сарын тэмдэгтэй тойрсон асуудал байгаа гэдэг өөрсдөө шийдлийг нь боловсруулаад тэрэн дээр нь хэрэгжүүлэх санхүүжилтийг өгөө явсан. Тэрэн дээр ч бас яг манай саяны хэлсэн бүх ингээд сургуулиуд, тусгай боловсролын сургуулиуд ингээд бүгд оролцоо, бүгд аяг идэвхтэй оролцоод ингээд явсан бас нэг том даваа тал байсан. Тэгээд сургуультаа бас нөгөө тулгарч байгаа яг тэр сарын тэмдэг гэдэг сэдвийн хүрээнд тулгарч байгаа асуудлуудыг охтууд маань ингээд гаргаж ирэхэд ер нь нөгөө нэг гинт сарын тэмдэг ирэхэд ч юм уу ариун цэврийн хэрэглэл байхгүй эсвэл ингээд нэг одоо хинт хандхаа сайн мэдгүй ч юм уу тийм асуудлууд тулгардаг гэж хэлжсэн. Тэгээд тэрнээр ялцчих бас нөгөө манай peer-to-peer төслийн сургуулиуд дээр нөгөө pad box буюу ариун цэврийн хэрэгслийн хайрцаг байршуулж ирсэн хэсэг бас холбогдох. Тэнгүүд яг тэр одоо хайрцгийг байршуулад нэг удаа дүүрэх нь бол яг ингээд нэг байршуулад нэг гоё дүүрэгчж байгаа. Гэхдээ цаашаага хүүхдүүд маань авсан ч гэсэн буцаагаад хийх яг тэр эргэлт бол байгуул тогтмол байдаггүй. Тэгэхээр одоо бусад нөгөө санхүүгийн асуудал талаас яг бас яг ямар асуудлууд байна. Тэгээ одоо яг эмэгтэй хүн дунджаар одоо сард болвол нэг 15-аас 25 яг ийм хэрэглэл хэрэгжилж байгаа штэ тий. Гэтэ тэр чин дотроо дахиад өдрийн шөнийн өдөр тутам гэд байгаа. Тэр болгоныг одоо хэдийг авах уу, нэгийг авахд одоо яг сард нэг ойролцоогоор эмэгтэй хүнээс одоо дунджаар хэдий хэмжээний мөнгө гардаг вэ? Санхүү талаас. Одоо нэг пад ер нь хэд юм бэ тий? Одоо миний одоо хувийн туршлагаас гэх юм бол аль болох нэг чанар муутай биш. Тэгээ бүр амар бас үнэн тэнгэр татсан гэхээс илүүтэйгээр дундаж үнэтэйг нь аваад хэрэглэхэд бол нэг дунджаар бол нэг 6-7 мянга тий 7 мянга жоохон гардаг тий. Тэгээд одоо өдөр шөнийх тийм ээ дотор нэг тоо хэмжээнээс хамаарат бас жоохон өөр. Тэгэхээр нөгөө охтууд за эмэгтэйчүүд маань бол сарын тэмдэг нь ирсэн тохиолдолд өдрийн хаяг заавал аавна, шөнийн хаяг заавал аавна, өдөр тутам байг гэд бас байгаа. Тэгэхээр ингээ 3 ширхэг паднаас заавалчгүй нэг ширхэг авах шаардлагатай болж байгаа. Тэгээд нэг хайрцгийг тийм нэг ингээд одоо бүтэн юм бодол юу те. Тэгээ авах шаардлагатай болж байгаа. Тэнгуут өдрийнх нь юу н айгүй маш хурдан дуустдаг. Тэгээ тэрийг ойр ойрхон салхих шаардлагатай болдог учраас тэгэхээр өдрийнхөөс 2-ыг авах ер нь бол шаардлагатай болдог байх гэж бодож байна. Тэгэхээр ингээд нийтдээ ер нь бол сар болгоно 4 ийм пад авах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр тус бүрийг нь одоо за 7,000 гээл үзэхэд тийм ээ дөрвөлөө 28,000 төгрөг 30-аас 40,000 20-оос 30,000 дунджаар байдаг байна шүү дээ. Тэгээд эн чинь бас нөгөө дан ганц ариун цэврийн хэрэглэл аваад зогсохгүй. Хураа салфетыг аавна, нойтон салфетыг аавна. Тэгээд тэрийг заавал нөгөө 0 орохтой хэрэглээд ингээд харчиж бас хураа ариун цэвэр байдал талаас нь анхаарах шаардлагатай болдог учраас бусад ингээд хагалдах бас санхүүгийн тэр нөгөө ачааллууд нь бол нэлийн юм өндөр байдаг гэж бол эмэгтэй хүний зүгээс бол хардаг. Гэтэ олон улсын хийгдсэн судалгаанаас үзэх юм бол за сард дунджаар одоо жилд ч гэдэм үү те $6,000 бол эмэгтэй хүн өөр ариун цэврийн хэрэглэлд бол зарцуулдаг. Хамгийн хямд ариун цэврийн хэрэглэлийг авахд бол зарцуулдаг гэж үздэг. Тэгэхээр ер нь сарын тэмдэг гэл ярихаар аюу том цогцэд болж таарч байгаа хгүй. Энд чинь зөвхөн одоо санхүүтэй холбоотой биш. Тэгэл юу гэдгийг сарын тэмдэг ирэхээс өмнө жоохон mood swing гитэр болоо. Тэгээд жоохон мэдээ зарим хүмүүс өвдөлтөй ярина. Тэгэл тийш дээ өвч намдаах ийм аавн юу ч авч болно шүү дээ. Тийм. Тэгэхээр яг саяны асуудал дээр ихэд одоо ингээд бид нөө төслийн хэрэгжүүлэлт явангуудаас зарим мэдээж нэг талаас сайн эерэг хүмүүстэйж таарна төсөл тэмцсэн хүмүүстэйж таарна нөгөө нэг талаас ч гэсэндээ бас нийгэмч ямар байгаа лээ те ингээд заавал юм нэгтэй тэгэл өөр өөртөөхөө болгоол явна штэ гэдэг ч юм. Тиймэрхүү асуудлууд бас ярьдаг өнцгтэй хүмүүс байдаг байхгүй. Гэтэ эн чинь өөрөө яагаад ингээд хүн эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө сар болгон ингэж яг бусдаас эрэгтэй хүмүүсээс ингээд илүүгээр тэр хүн заав мөнгө гаргаад ингээд явна гэдэг чинь ялангуяа энэ одоо өсвөр насны энэ тэ саяны хэлсэн чинь нь одоо гэр бүлээсээ хараад тэ санхүүгийн хувьд хараад байгаа ийм охтуудын маань хувьд бол энэ бол бас маш том асуудал гэж. Тэгэл яг нөгөө period poverty гэдэг юм бол ингээд үүсэж байгаа байхгүй тийм. Одоо бас нөгөө нэг юм сонирхолтой судалгаан дээр бол одоо нойлын цаас бол анх дахь хэрэгцээ гэж үзэгддэг болвол одоо зарим улсад бол тансаг хэрэглээ гэж явдаг. Нэг тийм судалгаа юм лээ. Тэгэхээр нойлын цаас тансаг хэрэглээнд орцохоор нөгөө ариун цэврийн хэрэглэл одоо юу болох вэ? Тэгэхээр тийж тооцогдож байгаа улс орнуудад охтууд эмэгтэйчүүд маань яаж нөгөө ариун цэврийн хэрэглэлээ ингээ болгож юу аж ирдэг гэхээр зэрэг нөгөө л нэг
эмэгтэйчүүдийн эрхийн асуудал бас хөндөгдөөл ирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө өрөвсөл одоо байнгын чийгтэй орчин байгаад байгаа. Тэгээ тэрийгээ дагаад нөгөө бактери бактери үржснээс болоод pH баланс алдснаас болоод өрөвсөл нь цаашаа явсаар байгаа шарх нь нөгөө нэг хавдар болох гэх мэт ингээд айгүй олон сөрөг бүр дагаврууд нэлийн их байдаг. Тэрэн дээр юу нэлийн эмзэг ханддаг эмэгтэй хүний хувьд. Ингээ сая дурдсанаас бол одоо сарын тэмдэг гэдэг маань зөвхөн сарын тэмдэг ирж байгаа өдөр хоногудад л яригдах тийм сэдв биш те. Ерөнхийдөө бүтэн мөчлөгөөрөө ингэж авч үзэгдэх юм цогц сэдв гэдэг талаас л нэлээд онцлоо. Тэнгүүт ерөн сарын тэмдгийн мөчлөг гэдэг маань яг ямар үе шатуудтай байдгийг гэдэг талаас тайлбарлах юм бол яг сарын тэмдгийг хараар зүгээр яг юу гэж тайлбарлаа гэхлээр тухайн охин маань илүү эмэгтэй хүн яг одоо тий яг өөрийнхөө физиологоор ингэж яг үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа процесс гэж ерөөхдөө харж болно гэсэн. За тэгэхээр одоо яг өндөвчнөөс маань өндгээс ялгараад хэрвээ тухайн үед өр хөврөл үүсээгүй байх юм бол тэр физиологоороо цаанаасаа ингээд яг тэр ингээд гаргах юм физиолог болоод одоо манай умаамын одоо сав гэж ярьдаг тий умаад байгаа тэр яг одоо өндгээс байгаадаа бэхлэгдэх ёстой байсан тэр хэсэг маань хучуур эсүүд маань ингээд бөөндөө хамт хууларч унж байгаа процессыг л сарын тэмдэг гэж нийлж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө эмэгтэй хүний сарын тэмдэг бол дунджаар бол 28 хоногийн ийм одоо өдрийн циклтэйгээр бол явагддаг. Гэтэ ерөнхийдөө эмэгтэй хүний бие физиологийн онцлогоос хамаарат 21-ээс 35 хоног ингээд байж болдгоо. За тэгээд нэг эрэхтэй 4-7 хоног бас яг тухайн хүний бие физиологоос хамаарат янз бүр ирж болдог. Тэгээ яг энэ дээр яг дахиад хэрвээ таних энэс илүү нэг эрэхтэй удаан үргэлжлээд зайл эсвэл хоорондын мөчлөгийг илүү алдагдаа зарим эмэгтэйчүүдийг бүр 3 сар ирэхгүй ч юм уу ингээд яваад идэг байхгүй. Тэгэхээр энэ бол дараатай яг одоо ийм давраас хамааралтай ч юм уу маш олон ийм цаанаас шалтгаан байж болзошгүй. Тийм учраас энэ үед бол заавал яг эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй шүү гэдэг зүйлийг бол аягүй сайн мэдчих хэрэгтэй. Тийм тэрийг ер нь л одоо охтууд өөрийнхөө одоо өдөр тутмын амьдралын хөвшил болгох хэрэгтэй. Тэрийг тэмдэглэхийгээ ер нь бол ингээл янз ингээл давтамж нь өөр ирж байгаа. Тэр болгоныгаа тэмдэглээ яваад тах юм бол дараа нь ямар нэг асуудал гараад дэмжиж очсон ч гэсэн энэ өдрүүдэд ирсэн чинь мэрэгчлийн хүн чинь хараад ингэсэн гээ ядаж онш тогтоохтон ч гэсэн болдог. Тэгэхээр охтууд бид нар ер нь л тэмдэглэдэг шүү дээ. Нэг юм ашиг тийм. Тэгээд сарын тэмдэг чи өөрөө бас нөгөө зөвхөн нөхөн өрчхөө гэдгээс гадна ерөнхий биеийн эрүүл мэндийн аягүй чухал индикатор болдог гэдэг утгаараа ер нь ингээд эрүүл мэндийн үзлэгт бас хамрагдахад зарим үзлэгүүд дээр сарын тэмдэг сүүлд хизээ ирсэн яаж ирдэг гэдэг асуултуудаас асуудаг шүү дээ. Тэгэхээр энэ мөчлөг дээр ч гэсэн аваад үзэхэд эрүүл мэндийн талаасаа ч гэсэн бас дэлгэрүүлэхэд яг заавал одоо тэмдэглээд тэрийг мэдж яах нь байнгын мэдж яах нь чухал болж ирж байгаа. Энэ дээр бас нөгөө Oki аппликейшн маань бол зур зайлшгүй дуртай гэдэг шүү дээ. Тийм. Oki гэдэг аппликейшн байгаа. Тэр болохоор нэг сарын тэмдгийн ерөнхийдөө тэмдэглэдэг аппликейшн. Тэгээ тиймэрхүү аппликейшны зөндөл олон байдаг баг. Гэхдээ Oki бол яг UNICEF болон охтууд нийлж бүтээсэн. Тэгээд ямар ч үн төлбөргүй дундуур нь ямар нэгэн адмад орж ирдэггүй тийм аппликейшн байгаа. Аппликейшны маань энциклопед гэдэг хэсэг байгаа. Тэн дээр болохоор ерөнхийдөө одоо энэ сарын тэмдэгтэй холбоотой, бас сариун цэвэртэй холбоотой анхан шатны одоо өөрхөн текстэн хэлбэрээр олсон мэдээллүүд байгаа. Хүмүүс маань тийшээ чиглэлдээ ороод танилцаад уншиж болно. За тэгээ түрүүний хэлсэн мөчлөгтэй холбоотой сарын тэмдэг гэж юу юм, яагаад ингэж хүний ааш, эмэгтэй хүний ааш ингэж наашаа цаашаа болдгийг ч гэдэм үү те. Тэр байтугай бүр хоол тэжээлтэй холбоотой мэдээлэл ч гэсэн тийж байгаа. Одоо ингэж яг сарын тэмдэг ирэх болохоор хүний биеинд, эмэгтэй хүний биеинд ямар одоо эрдэс бодис дутагдаад идэх тэгээ тэр эрдэс бодисоо нөхчих юм бол магадгүй ингээд ааш цан бас чашаа болохгүй байх ч юм уу тийм тэр чинь ингээд тодорхой нэг магний селен ч юм уу тэгээ цайр ч юм уу тиймэрхүү юмнууд дутагдахаар бас хүний биеинд тодорхой зан хаашинт ч гэсэн өөрчлөлтүүд бас гард юм билээ шүү дээ. Тэгэхээр тэрийгэ мэдээд авчих юм бол тэрийгэ багасаа мэдээд авчих юм бол ямар хоол унд хэрэглэхийгээ мэдээд авчих юм бол ер нь насан турштай насан туршийн боловсрал гэдэг шиг хэрэгтэй зүйл.
За тэгээд сая болохоор айгүй бас сонирхолтой аппликейшн хэсгүүдийг дурдж өглөө тий. Тэгээ магадгүй яг одоо дэлхийд даяар янзын бас ийм аппликейшнууд ингээл аль хэдийн хүмүүсийн хэрэглээ нэвтэрсэн байгаа. Гэхдээ энийг их хэл дээрээ буюу монгол хэл дээрээ яг энэ мэдээллүүдийг хүлээж авах гэдэг чинь өөрөө бас шал өөр болчихж байгаа. Тэгээд сурагчдын маань хувьд ч гэсэн одоо сарын тэмдэг гэдэг чинь нэг талаараа бас ийм айгүй эрүүл мэндийн холбогдолтой сэдв шүү дээ тий. Нүгт яг нөө эрүүл мэндийн одоо өөр англи хэл дээр тусдаа хэллэгүүд байдаг ч юм уу. Тэгэхээр яг тэр хэллэгүүдийг монгол хэл дээрээ илүү ойлгомжтойгоор хүлээж авахд бас айгу дөхөм юм шиг надад санагдлаа. Тэгээд бүр ингээд цаашлах юм бол окей гэдэг аппликейшн маань өөр улсуудад бас ингээд салбарлаад хэрэглэгчдэд хүрээ явж байгаа. Нүгт яг тэр улсуудын маань бас тий тэр хөгжүүлэгчдийн маань төлөөлөл Индонезид сайхан уулзалт хийсэн билээ. Яг тэр уулзалтаас бас хуваалцах юм бол тэгэл да манай Оки аппликейшн бол ер нь айгүй гоё аппликейшн. Тэгээд анх гарснасаа өсвөлд одоо дэлхийн 12 оронд бол тогтмол хэрэглэгдэж байгаа. За тэгээд саяхан түрүү жил одоо Индонезид манай Оки Global гэдэг юм одоо чуулган болсон. За тэрэн дээр болохоор ихэнх улсууд өөрсдийнхөө Окиг яаж нэвтрүүлсэн, тэгээд одоо ямар хэмжээнд явж байгаа гэдэг талаараа бол санал солилцоод workshop энэ хийсэн. Тэн дээр бас Монголыгоо танилцуулсан. Ингээд Монгол дээр ингээд орчуулагдаад явж байгаа гэдэг бүх юма танилцуулсан. Тэрэн дээр яг та сонирхолтой зүйлүүдийг хэлэхэд бол нэг улс болохоор нэг хүүхдүүд нь юм смартфон байхгүй, товчлууртай утастай. Тэгээ зарим бүр нэг алсагдмал тосгонд бол бүр утас муцч байхгүй тийм хүмүүс байдаг. Тэд нар маань болохоор Окигийн талаарх энэ энциклопеди дээрх энэ хэрэгтэй чухал мэдээллүүдийг авахын тулд ингээд утсаараа залгаад тэгээд нөгөө нэг зарим одоо операторууд чинь нэг дээр дарангууд тийг нөө хоёр дээр дарангууд ийм мэдээлэл өдөргээ байдаг шүү дээ. Тэрэн шиг Окигийнх нь мэдээлэл за та сарын тэмдгийн талаар мэдээлэл хаг бол хоёр дээр дарнууч гэдэг юм уу. Тэгээд бас нөгөө нэг харааны бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн тэр маягаар ингээд мэдээлэлээ авчдаг. Зарим улс бүр бүглүү тосгонд амьдардаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэнд болохоор сарын тэмдгийг жоохон табу маягаар хүлээж аваалаа. За энэ сарын тэмдэг нэрсэн уу гэл гэдэг чинь тий жоохон ингээд яах ч юм уу тий юу гэхлээ. Одоо хамаагүй ярихаас цэвэрлж байгаа юм шиг тий бараг жаа юм шиг юм болдог тийм улс орнууд бас байдаг юм. Тэгээ Монголд ч гэсэн бас яг хэдийгээр яг тэр талын мэдлэг гайгүй төгсөн байгаа нь анзаарэгдсэн аюу сайшаалтай ч гэсэн стил бас одоо илүү сайжруулах шаардлагатай, илүү танин мэдүүлэх төгөөх шаардлага бас гарч байгаа. Тэгээ зөвхөн танин мэдүүлэх гэдэг чинь яг анхан шатны. Тэгээл цаашаа тэр чинь асуудал гарвал тэрийг нь яаж зохицуулах вэ? Тэрийг нь яаж хандл хийх вэ? Охтуудыг өөрсдөд нь тийм арга барил яаж суулгах вэ гэх нь аюу том асуудал болж байна. Одоо энэ манай Монгол улсчаас ингээл талаар нэг тарцсан хүмүүс яа тий. Тэгэл тэр сумдуудад байгаа хаслагдсан тэр сумдуудад байгаа тэр дотуур байранд байгаа тэнд нэлээ хүнд хэцүү байдал тэнд бас асуудлууд маш их яригдчихэд тэгэхээр тэр хүртэл айгүй хүртээмжийг л айгүй сайн нэмэгдүүлэх ажлыг л хийх ёстой юм байна. Талаас нь тий. Тийм. Одоо Окиг ингээ бүтээж авах бас яг тэрийг бодож байгаа хгүй монголч ингээ зай валсагдмал тэнгууд Оки аппликейшн ямар ч одоо интернет байхгүй байхад ажилдаг. Тэгээд нэг интернет орохдоо бэкапа хийчин тэнгууд аягүй удаан хугацаанд тэр интернетгүй орчинд бол ямар ч асуудалгүй ажиллана. Тэгээд дээрэс нь ямар ч одоо тийм заавал амар супер смартфон гэхгүй ямар нэгэн смартфон дээр шууд ажиллана. Тэгээд анх нөгөө нэг аппликейшн хийж яхад за би муцхгүй яах вэ энэ төр гэдэг тэнгууд октоудаас гарч ирсэн санаа нөө би ээжийнхаа эхчийнхаа ахийнхаа утсан дээр ингээд аавынхаа утсан дээр ингээд аппликейшнийг татаад ашиглаж болно. Гэхдээ энэ чинь одоо миний хувийн мэдээлэл юм чинь ингээд пассворттай баймаар байж гэдэг юм те тэгчихсэн. Тэгээд би бас нөгөө саяны Оки апыг бас харж үзсэн байхгүй тэгмээд нэлээд маш гоё ойлгомжтой айгүй гоё бүх зүйлүүдийг тайлбарласан дотроо бүр амар олон гоё бичлэг мэдээллүүдтэй эрүүл мэндийн талаар шимтгийжэл ямар хоолны зүйл ямар бүр дасгал энэ үед хийх вэ бүр айгүй гоё мэдээллүүд байсан. Тэгэл энийг бол манай октод эмэгтэйчүүд бүгд л утсан дээрээ татаад байгаа гэхлээр бүх мэдээллүүдээ эндээс авахад бол үнэхээр баяртай л гэж бодож байна. Тийм яа татхаар бол Оки Монгол яг гэдэг одоо энэ подкастны доор тайлбар дээр нь бичиж орчихсон байх тийм. Тэгээ ерөн сарын тэмд юу дасгал хийх үү хийхгүй юу гэдэг чинь өмнө нь бас айгүй маргаантай сэдв байсан шүү дээ тий. Усан дооч болох уу? Энэ үртэл
Тэгэхээр яг тэр бас сэдвүүдийн хүрээнд бүр гоё дэлгэрэнгүй мэдээлэл өгч чинь зөвхөн үнэн үү худлаа гэдгээс гадна тий дэлгэрүүлээд мэдээлэл өгч юм гэдэг чинь айгүй хэрэгтэй их сурвалж болж байгаа юм байна гэж харж байна. За тэгэхээр ингээ маш олон ингээд асуудлуудын талаар ямар бас шийдэл байж болох уу? За тэгэл бас яг оки шийдлийнхээ талаар бид өнөөдөр бол маш гоё дугаарыг бол хүргэсэн байх гэж бодож байна. Тэгээд бидэд нүүбийн залуучуудын зөвлөх ороо за бас мөн wash action за энэ оки application за тэгээд бидэдийн зүгээс бол яг энэ асуудал дээр бол маш олон шийдлүүдийг бол хийхээр бол ингээд жилдээ ингээд дараа жилээс ингээд төлөвлөгдсөн явж байгаа. Тэгээд энэ жилийн маань ч гэсэндээ төслүүд маань амжилттай хэрэгжинэ гэдэгт бол итгэлтэй. За тэгээд бүх оролцсон гишүүдтэй бүгдээрэнд нас маш их баярлалаа гэдгийг илэрхийлмээр байна. Баярлалаа. За дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баярлалаа.